Тэр UBS музикийн баг хамт олон яг одоо нэг гайхалтай тоглолтын дээр сурвалжлах гэхээр бэлэн болсон байна. За тэгэхээр энэ ямар тоглолт вэ гэхээр дэлхийн шилдэг уран бүтээлч Японы номер 1 бөмбөрчин Синрик Хавагучи Монголд ирсэн байгаа. За Монголд ирэхдээ одоо Монголын шилдэг уран бүтээлчтэй хамт Монголын тайзнаа үнэхээр супер бөмбөрийн тоглолтыг үзүүллээ. За түүний хувьд бол яг орчин цагийн хөгжмийн хамгийн шилдэг техник ур чадвартай дэлхийн бүр топ 5-т батдаг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн юм гайхалтай бөмбөрчин байгаа. Тэгээд одоо 28 настай маш багаасаа бөмбөрийн урлагтай одоо холбогдож багаасаа ер нь бол олон улсад танигдсан. За Америк, Европ, Азийн орнууд гээд ер нь бол дэлхийн бөмбөр сонирхогчид бүгд одоо Синриг мэддэг ийм супер уран бүтээлч Монголд ирсэн байгаа. Тэгэхээр энэхүү одоо топ уран бүтээлчдэд та бүхнийг одоо уулзуур түүний сэтгэлийг хүргэе. Тэгээд UBS музиктэйгээ хамтдаа байгаарай. 今日は初めてモンゴルでこうやって演奏ができて、しかも素晴らしいモンゴルのミュージシャンの皆さんとこんだけたくさん音が出せて本当に幸せです。ありがとうございます。みんなすごいリズム感が良くて、で結構メタルが好きな人が多いのかな。激しいドラマーが多くて見ててすごい楽しかったですし、はい、私もマスタークラスやりがいがありました。 За юуны өмнө Монгол Network-ийн нийт уран бүтээлчтэй Томас Том баяр хүргье. Дэлхийн уран бүтээлчийг авчираад нөхөр гайхалтай тоглолт уран бүтээлийг хийлээ. Мэдээж энэ төслийг эхлүүлж байгаа шалтгаан байгаа, зорилго байгаа бах тийм энэ талаар. Манай уран бүтээлчид маш чансаатай олон улсын тавцанд гаргахын тулд бид нэр олон улсын мэрэгжлийн суперстаруудтай хамт тоглож тэднэр ямар төвшөнд байдгийг мэдэрч байж бид нар бас дэшээ гар. Биднэрт тэр нь маш их туршлага болно. Тэр үднээсээ мэрэгжлийн хөгжмөдийн боловсролыг дээшлүүлэх гэдэг маш үнэтэй зүйл гэж бодож байна. Энэ нь эргүүлээд Монголын одоо соёл урлагийг илүү ирээдүйд гэрэлтүүлэх байх гэсэн юм итгэлээр энэ төслийг эхлэсэн. Төслийн хамгийн ихний уран бүтээлч одоо бөмбөрчин байлаа. Мэдээж уран бүтээлчдээс сонгосон бах л да. Энэ дундаас яагаад бөмбөрчин хамгийн их гэж авчрах болов? За яагаад тэгэхээр энэ бөмбөр гэдэг бол одоо бүхэл жанрт жаз, рок, хип-хоп, pop энэний зүрх нь. Тийм болохоор энэ төслийг зүрхээс нь эхлүүлэе гэсэн санаагаар хамгийн ихэнд одоо энэ бөмбөрчнөг байсан. Хоёр орны одоо шилдэг уран бүтээлчдийн туршлага солилцуулахаас гадна нөгөө талаас бас юу ч харж байгаа гэхээр дэлхийн уран бүтээлчийг авчирж байна гэдэг нь бөмбөр сонирхож байгаа олон сая залуустаас Монгол орныг маш сайхан сурталчилж өглөө гэж хэлмээр байна. Тэгээд танаа хамт олонд үнэхээр Томос Том халуун баярыг хүргээд дараа дараагийн томоохон тоглолтоор бас уулзъя. Баярлалаа, маш их баярлалаа.